Монгол улсын урлагийг авсруулсан төрийн шагнал Хөдөлмөрийн Баатар Чингис хааны тэргүүн зэргийн одон Чингис хаан одонд Монгол улсын нэрд хөгжмийн зохиолч Агуу Шарвын гэрэг хэмээх аялгау та бүхний өмнө игшгэллээ. Эрхэм зочдтой хамтдаа бүгдээрээ баяр хүргэе. Хангинтын уулын аймаг байгуулагдсны түүхт 100 жилийн ой. За Хангинтын чуулга байгуулагдсны түүхт 40 жилийн ойг тохиолдуулан одоо манай Хангинтын чуулгын маань уран бүтээлчид хамтран ажилладаг Монгол улсын морийн чуулгатай заман өшөө олон уран бүтээлчтэй хамтран та бүхэндээ түүхэн тоонд тоглолтоон хүргэхэд бэлэн боллоо. Өнөөдөр энэ сайхан тоглолтыг үзэх гэж морилон саадсан эрхэм үзэгч та бүхэндээ аз жаргал эрүүлийн хорвогийн хамгийн гэрэлгээтэй сайхан бүхнийг хүсээрөөе. Энэ гайхалтай хөгжмийг удирдсан Монгол улсын урлагийн гайвсгалтын морин орчуулгын удирдаач эрхэм Дөвшин сайхан танд талархлаа илэрхийлье. За даштай нэг сайхан алгаан дашчээ. Эзэн богд Чингис хаан домогт эзэнт хүрнээн байгуулахтан Хэрлэнгийн бариагаан шуурхайлуулж төрийн тулгад түшээд 9 өрлөг баатран магтан дуулж наран зүс 8 шаргаан сойж эрэлхийг цагаан шонхроон хөх тэнгэртэн цэнгүүлэн наадуулж их годомд түүхэн тоон бүтээсэн түүхтэй. Бид бүхний мэддэг Монгол ардын уртын дуу Хэрлэнгийн бариа Хангинтын чуулгын уран бүтээлчдийг хамтдаа халуун алгад ачлалтан дор угтан авцгаая.
За саяын одоо уртын дуучин дотор бол Монгол улсын гавьяа жүжигчин уртын дуучин Нансалмаа за мөн одоо 2004 оны дэлхийн хөлбөмбөгийн 2 оны дэлхийн одоо хөлбөмбөгийн аврал шалгалт тэмцээнийг уртын дуугаар нээсэн. За Нобелийн шагналыг уртын сайхан дуугаараа одоо нээж байсан эрд уртын дууч Монгол улсын гавьяа жүжигчин Хонгор зул за мөн одоо цагаан давай чуулган уран бүтээлчтэй та бүхэнд хамтран хаан антиж чуулганы одоо уран бүтээлчтэй хамтран хэрлэнгийн барьяадаг та бүхэнд хүргэлээ. Ингээд дараагийнхаа уран бүтээлийг та бүхний өмнө өрье. За Монгол улсын урлагийн гавьяалын төрийн шагналт Хөдөлмөрийн Баатар Чингис хааны тэргүүн зэрэг одон Чингис хаан одонд Бямсрынгийн шарвын хөгжим за бүжиг дэглэж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цогтөрдний дэглэлт төрийн дуулах хэмээх гайхамшигтай бүжгийг та бүхэнд бүжиглэхээр хаан антиж чуулганы уран бүтээлчид хүрэлцэн ирлээ. Угтаа авцгаая.
Алдбимэн альча бас альча тугай. Ахуй төрмөн бүү алдар тугай. Бүтэн бимэн цапас цав тугай. Бүрэн улс минь бүү сандар тугай. Ухай! 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 Ардын бэлэг чирөө чамагтаа Чагван Жамбалын шүлэг Монгол Улсын урлагийн авсгалт харин болтын найруулга Чингис хааны магтаал. За уран бүтээлчтэй баярлалаа. Нэрээ та нартай сонирхуулахад энд одоо манай нутгийн хүмүүс их олон байгаа байлгүй дээ. Би юу энэ ард жаргаж байна нэрээ. Нутгийн цөцгөдөө талах ичиж. Тийм гоё тоглолтын дондор ийм ярьж болж гэнэ үгүй зүгээр. Санчч нөгөөдгөө нэлээд яалаа би. Тэгээд өнөөдөр бас манай ер нь бол Монгол улсад бол жоохон дээхэн үед 3 чуулга байлаа. Одоо бол их олон чуулгатай болсон. Тухайд одоо Говьтай аймгийн Алтай чуулга, Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио, Хангинтын аймгийн Хангинтай чуулга гэсэн одоо ийм чуулгууд их хүчтэй, гайхамшигтай чуулгууд тоглож байсан. Одоо ч тоглосоор байна. Тэгээд энэ чуулгуудын маань бас түүхэн ойнууд гэдэг ингээд давхцаад эхэлж байгаа. За одоо бол энэ жил бол манай одоо аймгийн 100 жилийн ойтой давхцаж манай Хангинтай чуулгын маань 40 жилийн ой бас болж байгаа. Тэгээд ингээд бүгдээрээ хамтдаа Хангинтай чуулгын үеийн уран бүтээлчдэд халуун галгад ачаалтаар нэг сайхан баяр хүргчээ гэж бодож байна. За миний ард нэгэн гайхамшигтай хамтлаг гарч ирлээ. Энэ хамтлагийг та бүхэн таньж байгаа. Ер нь яг би энэ хамтлагт бас их дуртай байдаг. Яг гэвэл бас Азийн одоо нэг Got Talent гэдэг маш том дэлхийн уралдаан байдаг. Энэ Got Talent-ийн Азийн уралдаанд Монгол улсаас төлөөлөн оролцож шилдэг одоо хамтлагаар шалгарч ирсэн манай Хөсгөтэн хамтлагийн уран бүтээлчд маань гарч ирсэн байна. За энэ Хөсгөтэн хамтлаг дотроос Гомсонгийн Адиан дөрж гэж энэ залуу бол манай Хангинтай аймгийн Баян Адрах сумын харьяа залуу шүү.
тий. За адаргийнх нь нэлээд байх шиг байна. Адар хангаж явах шиг байна. Одоо ингээд амар олон уран бүтээл суулгачаад урд нь одоо ганцаараа нутаг орно яриад байхаас хэцүү л байна. Гэхдээ одоо яах вэ бас тэгээд. За тэгээд та бүхэний өмнө би Хөсгөцөн хамтгийн уран бүтээлчдийг хүндэтгэн өрье.
За хөсгөлтөн хамтгийнхаа уран бүтээлчтэй баярлалаа. Нутгийнхаа хүнд баярлж байгаа шүү. За манай одоо энэ Ариун ах байна. Одоо гитарчин. Ариун ах бол бас манай хаантай чуулган уран бүтээлчдэх нэг төлхөө ажилдаг ийм гайхамшигтай уран бүтээлч. Баярлалаа. За тэгээд энэ намаа гараад ихээр гэрлийн унтраач яаж байгаа юм бол хаалаасынхаа. Би энэ хүнд бас баяр өргөх гээд байгаа. Түр асааж яах вэ? Миний ард сууж байгаа Монгол улсын морин хуурын чуулга. Бүгд энэ сайхан уран бүтээлчд хамтдаа халуулгацтай баяр хүргэе. Монгол улсын морин хуурын чуулга бол Монгол улсыг дэлхийд дахин сурчсан таниулах тэр үүргийг үргэж нэр төртөөгөөс тэж ирсэн ийм гайхамшигтай саяхан одоо Арлын Япон улсын эзэн хааны ордонд очиж тоглоод ирсэн ийм гайхамшигтай уран бүтээлчд байгаа. За яагаад би бас морин хуурын чуулгыг ярьж байгаа гэхээр морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч Монгол улсын урлагийн гайхамшигтын төвшин сайхан гэж гайхамшигтай хүн бас манай хангинти чуулгын маань уран бүтээлчтэй бас олон жилийн гайхамшигтай харилцаатай, олон жилийн уран бүтээлийн харилцаатай байгаар ирсэн. Хэм учраас одоо морин хуурын чуулгынхандаа баярлалаа гэдгийг ингэж хэлж байгаа. За дээрэс нь одоо манай хангинти чуулгын хөгжим ангийнхан бүгдээрээ баяр хүргэе. Одоо миний мэдхийн бол бацаа яг намайг ухаан цагаас ингэж суужсэн одоо сууж байна. Тэгээ ингээд яриад байгаа юм энэ төр гайхамшигтай маш олон хүмүүс байгаа. Та нартай маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье гэж ингэж хэлмээр байна. За би та бүхний бас нэгэн сайхан одоо бүжгийг өргөх гэж байна. За би бүжгийг өрөхөөс өмнө би энэ бүжиг дэглээчийг ярих хэвээр. Цогт Эрдэнэ гэж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гайхамшигтай залуу үе. Одоо бол яг хангинти чуулгынхаа дараагаар ажиллаж байгаа. Ийм мундаг бүжиг дэглээч залуу байгаа. Сургуулаа төгссөн цагаас хойш одоо 25 6 дахь жилдээ хангинти чуулгад ажиллаж байна. За сүүлийн он жилүүдэд хангинти чуулгаа удирдан ажиллаж байгаа. Ийм мундаг бүжиг дэглээч. За ингээд би та бүхний өмнө Монгол улсын урлагийн хэсгэлтэн Бирвагийн хөгжим, за Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Цогт Эрдэнийн дэглэлт 8 шарга гэж гайхамшигтай бүжгийг манай одоо хангинти чуулган уран бүтээлч та бүхэнд хүргэх гэж байна. За энэ одоо уран бүтээлчд маань Монгол улсын ардын жүжигчин төрийн шагналт 100-ны мандаа бүжиг дэглэж сэвждийн нэрмжид олон улсын уралдааны гран-при шагналыг хүртэж ирсэн байна. За мөн Оросын улбаны улсын Брэд улсын Улаанбаатар хотын зохион байгуулагддаг олон улсын бүжиг дэглэж бүжигчдийн уралдааны бас мөн гран-при шагналыг авч ирсэн байна. Бүгд найрамд Солонгос улсын Вонжу хотод зохион байгуулагдсан олон улсын Аз зэрэглэлийн өжигийн уралдааны одоо 3 дугаар байр гэх мэт маш олон одоо гайхамшигтай шагналыг эх орондоо нутаг устдаа авчирч ирсэн манай хангинти чуулгын бүжигчдийг хамтдаа угтаавцгаая.
자, 하민태 조덕 호르몬 진짜 많이 보내기. 이제 saya артата 생긴 누구들이 나만 바라보고 그래 үндэсдэг шиг энэ гавьяат манай оюука энэ тогтертны хоёр бас ингэ үргээ хараад байгаа л болтой байна. Бүжигчтэй угаасаа бүжиглж байгаа юм чи. Баярлалаа. За тоглолтоо цааш нь үргэлжлүүлцгээе. Манай хаанты чуулгаар бас маш олон гайхамшигтай уран бүтээлч төрөн гарч түүнээс суралцж тэр тайзнаас амилж тэндээс урлагт хайртай болж олон сайхан уран бүтээлчтэй бас төрөн гарсан байдаг аа. За ингээд дараагийн уран бүтээл бол хөгжим зохиолч Монгол Улсын соёлын төвний ажилтан Чинбатын Цагаан шонхор гэж гайхамшигтай аялгауг та бүхэндээ тоглож өргөхөд бэлэн боллоо. За Цагаан шонхор гэдэг нэрийг бол манай хинтийн нутгийнхан сонсоод мэдчихэж байгаа. Энэ бол бид бүхний бас шүтэн дээдэлдэг ийм сайхан зүйл байдаг. Ингээд төв болон орон нутгийн чуулгуудын хоорондох улсын оролдооны одоо тэргуун байрын шагналт үндэсний хөгжмийн гослооч мөнх тулгыйга тайзнаа өрий манай хангын төжлөг уран бүтээлч ингээм хамтдаа угтаа авцгаая. Өдөр дааж Монгол Улсын соёлын төвийн ажилтан Цэндийн дугар
За мөнгөлөхтэй баяр хүргэе. Дуурахтай баярлаа. Нөгөө хүүхэд байхдаа энэ дуурах чиг олон загнуулж хангын дэжл дотор хамаагүй гүйлээ энэ гэж өглөөж өссөн юм болохоор жоохон зүрхэнд айц байдаг. Нэгдүгээр, хоёрдугаарт нь анх нөгөө оюутан болоод Улаанбаатар хотод ирсэн чинь хаанах байл гэж хэнтий гэлээ. Тэгсэн чинь Боройдууд гэж асуудаг байлаа. Заримдаа ч Боройд гэж хэлэхээр энэ хутгатай явдаг гэж боддгийн шүү айдаг ч юм уу шиж. Тийм байсан. Тэгээ би энэ нэг сайхан дуу зарлах гэж байна. Боройд ардын дуу манай нутгийн бараа хангын дэж жолгийн госол дуучин лувсан дөрж байгаа. Та бүхэн өмнө хүндэтгэн өрөө хүлээн авна уу? За. Тусан дөржтэй баярлалаа. Одоо ингээ яг нэг юм хэцүү тал байдаг нөх хөдлөгч хүн чинь нөгөө нэг ингээ дандаа гарч ирнэ. Сүүлдээ нэг зэрэлт жоохон залхангүй тэр болохгүй л дээ. Би нэг тайлбарлахгүй бас болохгүй тийм ээ. Энэ дараагийн номер бол тэртээ 1985 онд дэглэгдэж исэн юм гайхамшигтай бүжиг байна. За энэ бүжигийг бол манай Хинтээ аймгийн нэрт одоо бүжиг дэглэж Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн Санжаа Сүрэн гэж гайхамшигт хүн байлаа. Энэ хүн энэ бүжгийг дэглэсэн байдаг. Энэ хүнийг одоо манай хаангантай чуулга дотор энэ хүний зураг намайг хүүхэд байхад л байдаг байсан. Одоо тэгээд одоо ч байж л байдаг. Тэгээд энэ гайхамшигтай хүний ээждээ зориулж дэглэжсэн Даргангийн ээжийн гоёл гэж энэ гайхамшигтай бүжгийг та бүхэн бүжгэд бэлэн боллоо. За хөгжмийн зохиолч Монгол улсын соёлын төрийн ажлын Дэмбэрэл гэж хүн тухайн үед энэ одоо гайхамшигтай бүжгийн аялгауг хийжсэн байна. Ингээд та бүхэн юм уран бүтээлчтэй тайзнаа хүндэтгэөрье.
Ямар гоё юм бэ. Баяр хүргэе. Улаанбаатар театр, Хүн театр, Цагаан даваа чуулга, Хан хинти чуулгын уран бүтээлч хамтран энэ дарган одоо ээжийн гоё хэмээх сайхан уран бүтээлийг та бүхэндээ хүргэлээ. За өнөөдөр энэ Хан хинти чуулгатай бас уран бүтээлийн олон одоо харилцаатай олон уран бүтээлч та бүхэндээ хүрэлцэн ирж аядуугаан өргөн барьж байгаа. Ингээ би та бүхний өмнө Монгол улсын гавьяа жүжигчин төрийн сорилт Догмодын сосроор махыгаан тайзнаа хүндэтгэн урьяар хэмжүүлж хүлээ авах нь. За энэ эхлээд нэлээ эртний 13 дугаар зууны нэг дөрвөн мөрийг хэлье. Саруул ухаанаас илүү сайн нөхөр гэж үгүй, мунхаг хилэнгээс илүү муухай дайсан гэж үгүй, хатамжилж явбал хамагт тустай, ариун явбал амин тустай гэж ийм үгийг бүгдээрээ мэдэх байхаа. Дэлхийд даяар англи мангл дээр орчуулагдсан үг. Энэ бол Монголын их гүрний эзэн хаан Чингис хааны хэлсэн үг байгаа. Тэгээд би энийг хэлж байгаа учрыг нь ойлгож байгаа тийм ээ, хинтийнхэн учраас. Тэгээд дараа нь би цэцнүүдийн дунд тэнэг явхад цэнгэл жаргал илбэг олдох юм. Тэнэгүүдийн дунд цэцэн байхад тэрнээс илүү зовлон алгадаа. Яаж ч болохгүй залхуйн орчлонд яархаа мэдсэн бол яах гэж би өртөрөвэ. Сэргэлэн цуваа явахад хад чулуу хүртэл дуулна. Сэтгэл эмзэглээд ирэхээр гятар хүртэл уйлна. Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэрч дагна. Өвдөж зовхын цагт бурхан хүртэл зугтаана. Зугаал сангиж явахад 100 төмөн өгттэй байла. Зуурдын зовлонд ойчход 100 холн ногттой боллоо. ертөнцийг би хараад загнаагүй. ертөнцийн үннийг дуулах гэж 9 жил зүтгэлээ. ертөнцийг харж чадаагүй хингхүүдэд 9 жил загнууллаа. Эргчлөө яруу найраг хоёртой эр хүн шиг эжилдэж явсан. Санаанаас харамгүй 9 жил минь чи сахалт чойномыг битгий мартаараа гэж ийм агуу хүний үгийг хэлээ. Хан хинтээ нутгийн бол энэ дэлхийг эзэгэнж байсан Генесийн 2012 оны номонд бичигдсэн Америкийн нэгдсэн улсын одоо нэг том сэтгүүлд мянганы суу түнээр тодорсон Чингис хааны үлгийн нутаг 20 дугаар зууны тэр бухширмал хүн сурталтай нийгмийг зад өшгөлсөн эр чойномын нутаг. Тийм учраас бол би одоо энэ Чингис хааны дүрээр чойномд өөрөө бишрэлтэй байдаг галбираараа би бол хинтийтэй ойрхон байдаг. Тийм учраас өөрийгөө би хинти хөөн гэж үздэг. Тэгээд илүү сартай цуны гал удрахаар болохоор би өөрийгөө хөвсгөлийн хоон гэж боддог. Дэмий хэрүүлэг хэрэгсэлгүй дүлийн хүн шиг бай, дээдэс цусрдгийг дэвчиж галзуу хүн шиг яв гэж сэтгэлгээ оюун бясалгал бүх юмараа аагархаж байсан 19 дугаар зууны сууд говийн 5 дугаар ноён гутагт усан данзан арвжаагийн дүрийг урлах гэж зүтгэсэн учраас би дорногоо вээх гэж үздэг. Ер нь догмодын сурам тэрчгээрээ Монголынхоо гэж үздэг. Тэгээд энэ хан хинти чуулгын одоо уран бүтээлийн хувьсаатай яагаад холбоотой юм бэ гэвэл 21 жил улиран өнгөрсөн байна. 21 жилийн өмнө миний үс тасхараа байж одоо гөгшрөөд миний нүд бүлцийцэн байна. Тэгэхэд би гоё алаг нүдтэй байж тийм ээ. Тийм бицтэй. Та нар нэг үнэмшлгүй нэг авгасаад нэг юм бүлцгэр юм байсан гээд байх шиг байна шүү. Тийм байгаа. Тэгээд тэр 21 жилийн өмнө энэ хан хинти чуулгын дарга мөнгө шаргал за одоо энэ хан хинти чуулгын орон сайхны өдөр тэр үе бүжгийн багш энэ Урлангай өсгөлтөн Оюунбаатар эдгээр намайг урьяад тэгээд одоо би яах гэж урагж байгаагаас ойлгосонгүй очисон чинь уран бүтээл хийх юм болоод тэгээ нэг концерт нэг жүжигийг нэг дуулалт жүжигийн галбирыг жаахан өөрчлөө тэгээд одоо найруулагчаар ажилласан. Тэгэхнээ Улаанбаатар тэрээд хамаг нэгдүгээр өрийн хамаг шагналын манай хинтийн чуулгын хамаж авчээ. Тэгээ би тэр үед энэ гавьяа жүжигчин дуучин шар хүүхэнгуй шав нансламаа гэж бүсгүй
бидэнтэй хамт ажиллаж исэн. Тэгээ энэ ямар одоо их авьяастай бүсгүй вэ? Их тордох хэрэгтэй, явах хэрэгтэй юм байна гэж бодож байсан л доо. Бид нар нас ойр байх. Гэхдээ би одоо юу гэж харсан мэдэхгүй. Их л одоо авьяастай хүн байна гэж харж исэн. Тэгээ хан энтэй чуулгынхандан надад байгаа хамаг сайхныг би та нарт одоо бүр өгье. Тэгээд тэр дурсамжийг сэтрээж намайг урьсан энэ одоо оюун эрдэнэ гэдэг оюун хэмбэлээ нэг хүү дарга нь энэ чуулган дарга оюун цогт эрдэнэ баггүй юу? Цогт эрдэнэ намайг одоо ураад манай одоо Болор эрдэнэ хүүд хэлээд та энэ уран бүтээлийн өнөөдрийн энд болох энэ цэнгүнд орж өгөөч гэхээр би дуртаяа хүлээж авсан юм аа. Ягаад гэвэл надад тийм бүтээлийн дурсамж байгаа учраас тэгээд та нарыг мялаагаад уучлаарай энэ хөгжимчд бүгдээр ингээд мялаагаад манай морин хорын чуулгын одоо соохаасаа жоох ичиж магадгүй. Гэхдээ одоо би ичгүүгээр загцаг магцагаа харж агаад тэгээд одоо тэр гавьяат амар баяр битэр чинь одоо энтгэх төвөж явсан хоёр шүү дээ. Тэгээд харахаар янз янзын дурсамжууд сэдэрн тэгээ хинтгээсээ хайлахаа болж идэх үү. Тэгээд би 59-ний насыг жаргах үедээ 60 насны хаалгыг онгойлох үедээ тэнэгэлсэн юм уу, цэцэрэгсэн юм уу мэдэхгүй толгойд нэг юм жингэнээд тэгээд нэг бүтээл хийсэн. Тэр нь миний найз Синтогийн шүлэг. Тэгээд бүтээл хийсэн гэхээр юу болох нь тодорхой. Нэг дууг дуулъя гэж бодлоо. Энэ бол эрхэн ялах айлгуу гэдэг дуу юм аа. Хөх талын булаг дээр хөөхөн хоолой гიშгэлэн хөх зүүний үзүр хөндлөн барайгүй л болов. Хөнгөн боловч гуйныгийн сүдэр унаагүй л болов. Хөх булгийн тэнд тийм л хоолой гიშгэлэн урин хаврын ногоо ургаж дуулаад байхад усны шуудрээд найрал дуулаад буухад унах навчсын дуулууд асгарч дуулаад харихад унтаал байсан эрхэн ялах айлгуу. Хөх булгийн тэртээд нойрсож хүлээсэн аялгуу. Хөх сарын шин дээр учрах төдий цэрмүй хөөж араасрээд нүмерч байгаад их шиг л хөөхөр барахгүй гүйцээд хөндөл төсгийгээд их шиг л урин хаврын ногоо ургаж дуулаад байхад усны шуудрээд найрал дуулаад буухад унах навчсын дуулууд асгарч дуулаад харихад унтаал байсан эрх нялах аялгуу. Хөх талын булаг дээр хөрхөн хоолой гიშгэлээ. Хөх зүүний үзүр хөндлөн барайгүй л болов. Хөнгөн боловч үнийг унтаал байсан эрхэн ялах айлгуу.
Bogen terted Marsıç kulesin aylma Höksarın şinder uçrık Tutedi sirmui Хөж араас ирээд нүмерч байгаад өгшгөнө Хөхөр барахгүй гүйцээд Хүндэлдэс хийгээд өгшгөнө Өрн хамурн нөгөө ургч дуулаад байхад Musunu şodret Narlı dolada boğada çek Onun hepsin dolat Asırçı dolat harikadınç Untar da baysın Erkinallık aylığı Untar baysın erkinallık aylığı Untar baysın erkinallık aylığı Welcome. Mongolosian Organ 손에 오늘 싱그승 세벨에게 닥타바하다민 돈의 사랑 에벨에게 저는 보호해주세 미니 면도스는 오염해지 Ecmine ta harare
Ямар хүнээр манолсана хорон та миний мяндасна Монгол улсын төлөөлөл баатарын саавд зөвхөн өгчм наадмын дэнж удирдаач баруун жолгоо удирдаач Монгол улсын урлагийн өртөлтөн төвшин сайхан
그러니까 Монгол Улсын аюул жүжигчин энхэрдийн дэглэлд хошууд Монгол Улаанбаатар театрын бүжигчид Sen